Монгол Улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа Хатрын 4 аяны хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд Тархуул аймагт боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын ерхий сайд Оюун Эрдэнэ болон сангийн сайд Жавхлан хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд энх баяр, Бомтын сайд Тулгаа болон улсын хурлын гишүүн Дамжин Ундран Батжаргал нарын төвийн бүсээс сонгогдсон гишүүд хүрэлцэн ирж оролцсон. Төрөөс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд баримталж байгаа бодлого авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм а. Мөн зөвлөгөөнд аймгийн засаг дарга аз жаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд мөн 21 аймаг нийслэлийн хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 600 гаруй төлөөлөгчид оролцлоо. Засгийн газрын тэргүүн зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ Хатрын 4 аян нь төр үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, иргэдийн хамтын шийдвэрийн талбар байх болно гэдгийг хэлсэн юм а. За мэдээж Хатрын 1-2 дугаар аяны бас нэг онцлог бол залуучууд маш их оролцож байсан. Олон нийтийн том үйл хэрэг болгож бидний мэдих олон кино бүгдээр л Хатрын аянтай холбоотой. За Хатрын 3 дугаар аян бол баяр даргын тэргүүлсэн засгийн газрын үед илүү шилжилтийн цаг үед уналтанд орцсон байсан үндэсний үйлдвэрлэлүүдэд сэргээхэд илүүтэй чиглэж ирсэн технологиор хангахад. Тэгвэл энэ 3 аян дээр бид нар тулгуурлаад илүү олон нийтийн дэмжлэгтэйгээр Монгол улс яаж экспортлогч болох уу гэдэг тал дээр яаж олон улсын хэмжээнд бид нэр энэ дэвшлэг технологиг ашиглах уу гэдэг дээр дээрэс нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд жишээлбэл хөдөө аж ахуйн яам байна гэдэг дарханд ирсэн байж байна. За ингээд танилцаад уулзлаа. За бас нэг худлаа яриад байгаа юм алга дуртай байна. Тийм учраас бид нэр бүсчилсэн хөгжлийн энэ том үзэл санаатайгаа уялдуулаад бид нэр залуу гэр бүлүүдэд хатар газрыг эзэмших, хөдөө аж ахуйн салбарт оролцох, газар олгох, зээл олгох, орон сууцчлалтын томоохон хөтөлбөрт хамруулах тал дээр нэг өөрөлд хөдөөг сэргээх, хотоос хөдөө рүү чиглэх нүүдлийг дэмжих гэдэг агуулгаараа бас Хатрын 4-р аян бол эдийн засгийн бас нийгмийн хосолсон, газар тариалангийн болон бас эрчимцэн мал аж ахуйн хосолсон ийм аян болно гэж харж байна. Хатрын 4 тариалангийн доктортой хөгжлийн аяныг 5 үндсэн зорилт 12 арга хэмжээний хүрээнд 63 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулах юм бол тус аяныг хэрэгжүүлсний үр дүнд тариалангийн талбайг 200 мянган гагаар нэмэгдүүлж, устгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг 10 мянган гагаар нэмэгдүүлж, мөн тариалангийн талбайн өрсөйг хамгаалах ойн зурвас 10 мянган гаар байгуулахаар зорилт төвшүүлээд байгаа юм а. Магадгүй дэлхийн геополитиктэй холбоотой аюулгүй байдлын асуудал үүслэх гэхэд бид хүнсээ дотоод хэрхэн аюулгүй хангах вэ гэдэг урт хугацааны стратеги өөрөө Хатрын 4-ийн нэг гол онцлог байх болно. Дээрээс нь хиймэл оюун ухаан, дэвшлэг технологи, их хөгжил гэдэг ийм томоохон технологийн өсрөнгөө хөгжлийн үед Хатрын 4-р аян өрнөх нь. Тийм учраас бид дэлхийн бусад улс орнуудтай яаж бид нар их хөгжил болон дөрвөн улирлын онцлогтой энэ цаг хугацаанд бид нар мал аж ахуй, газар тариалангаа хослуулах вэ гэдэг энэ агуулга дээр ер нь бол гол нь төвлөрч бас ярилцлаа. Миний хувьд ч гэсэн бас засгийн газар дээр байр суурь илэрхийлсэн гол асуудал бол энэ байсан. Хатрын 4-р аяны хувьд бол илүүтэй экспортод чиглэх, нэг өөрөлд экспортын бүтээгдэхүүн болгох тал дээр илүү анхаарах. Энэ агуулгаараа хөгжлийн банк болон дэлхийн томоохон экспортын банкуудтай яаж ажиллах вэ? Санхүүгийн механизмыг яаж гаргах вэ? Мөн бид нар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч болон компаниудыг яаж урьж оролцуулах вэ? Яаж үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах вэ? Яаж бид нар экспортод бүтээгдэхүүнүүдээ гаргах вэ гэдэг тал дээр нэлээд урт болон дунд хугацааны хувьд стратеги тодорхойлж ажиллахаараа Хатрын 4-р аян бол өмнөх 3 аянаас онцлогтой байна гэж харж байгаа. Зөвлөгөөний үеэр мөн хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхны үүсгэсэн зохион байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгчдийн тус үзэсгэлэн болон хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Монгол Улсын ерхий сайд үзэж баялаг бүтээгчдийн саналыг сонссон юм а.